Киноны маань үйл явдал Ацаа Эмэргэх ас бөглөө нэгэн сум дөрнөө. Малаа бэлчээж яваа хоёр жаахан хүүхэд унж байгаа дугууны талаар ярилцсан. Эрэгтэй хүүхэд нь яаж дугуугаа унаж тавхитыг гайхуулж байгаад хөдөө тал таасаагүй байдаг жалга руу унуу гэтэл бүр майр том нөхөнд унаад уйлаад бүр сүйд мэд боллоо. Харин хамт явсан хэрсүү охин гүйж ирснэ. Найзыгаа яана гэд санаа тавиад сүйд болох юм болов гэсэн чинь юундаа гошигноод байгаа гэд баг загнаж идэх шүү. Уугийн уйлсан шалтгаан энэ нөхөнд нэг хүн хэвтэж байх ба нутгийн ах луудаа гих чинь нүцгэн шахуу цус нүжиндөө утгаалтсан. Дээр нь битүү ялаа шумуул цугсан байгааг харахад байдал нэг л биш болж таарлаа шүү. Тийм ээ, харамсалтай нь тэр хүн аль хэдийн нас нөхцсөн байлаа. Энэ үйл явдлаа зэрэгцээд бидэнд айлын сүдрөвчөнд хонд хүрэх гэж байгаа итгэж яриатай элдвтэй нэгэн залууг харуулах ба тэрээр энэ хэцүү нэртэй сумынхаа цагдаа гэж байгаа. Хоньныхоо учрыг олчих гээд үйл тамаа цайж байтал гинтэн уцсан дуугарч элд базаахгүй мэдээ сонссон бололтой царайн дүрсхийгээд хараалын үг амнаас унагч гарваа. Тэр мэдээ нь онц ноцтой хүн амны хэрэг гарсан талаар байлаа. Цагдаа залууч ухаан жолоогүй хэргийн газар иртэл сумын төвийн хамаг амтан цугулчихсан. Луудаа маань хичнээн сайн хүн байлаа даа гэд магтаж хушуу нэмэрлэх нэмэрлж байгаа нь харагдана. Тэр одоо гэхдээ талигаачийг ер нь амьдд нь ингэж магтаж сайшаадаг байсан юм болоо да. Гэхдээ тэгэд өнөөх хэргийн газар дээр нь бол элдвийн үйл явдал өрнөж байгаамаа. Нэг охин рил хийж байгаа болтой бүжиглээд жоох шиг. Нэг залуу түүнийг уцаараа бичээд хүүхдүүд хүртэл тэр дунд нь сониучрсан байдалтай байх ба. Томчууд нь хоорондоо ам уралдуулаад хий дэмий шаагилдаастай. Гэхдээ ер нь айж ичих сэжиглэх гэсэн ойлголт энэ хүмүүст юу алгаа. Суманд нь анхудаа ийм хүн дэрэг гарч байгаа учраас бүгд л амхандаа гайхаад байгаа болтой шүү. Хөөрхий цагдаач нөгөө хэдийгэ хэргийн газрыг чөдөөл төрийн цагдаа ирлээ инээ тэрийгээд хямгдах гээд үз тарлаа.